За. Нийслэлийн татврын албаны дарга. Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? За. Ямар зардлаар явсан бэ? За эхлээд ямар ч гэсэн энэ амралтын өдөр ингээ эрт ирээд бас мэдээлэл тодруулах боломжийг олгосон сэтгүүлч та бүхэндээ баярлалаа. Яг гоо сая бид нэг холбогч чадахгүй ч ямар нэг тодруулах гэж идэхгүй тэгээд нэлээд өдөр л Монголд маань ийм асуудал үүсэхдээ бас энэ асуудлыг сэлэм гаргасан тус ард иргэдээс бас уучлалт хүсэж байна. Бидний хувьд бол нийслэлээс зөвхөн байгууллагад бид хүн яваад ирж байгаа. Юунд тэр зардлыг бол санхүүжилтийг бол нэг нийслэлээс зөвхөн байгуулсан болохоор тэндээс яах бах. Бид нар бол өөрөө нийслэлийн юуны байгууллага шүү дээ. Нийслэлийн засаг дарганд иргэдэх хэрэгжүүлэх загналт байхгүй. Энэ утгаараа бол явж ирсэн. Юуны хүмүүсийн хувьд бол би нэг шууд удирдлагын учраас нийслэлийн дүүргийнхаа дарга нарт бол чөлөөг нь өгсөн. Өөрөө бол ерөнхий газар бол би бол мэдгдсэн. Тэрнээс яг төрийн албан хаагчид бид нар чинь олон жил болсон хүмүүс хэрвээ огч зөвшөөрлгүй гадагшаа явах дотгошоо явах ч гэсэн асуудалтай шүү дээ. Тийм учраас л ийм тайлбарлах хөө. Төрийн газрын дарга цагтнаар нь танд зөвшөөрлөө өгөх гэсэн шүү дээ. Би бол өөрт нь бол хандсан. Зөв хүсэл зөвшөөрөл багт явсан яг хүсэлсэн юм байна. Яг хүсэлтэл ямар ч үсэн өгсөн. Тэгээд бид нар ч бас нийслэлээс 2 гэрээтэй явдаг шүү дээ. Тэгээд нийслэл дээр бол бас энэ юугаа хийсэн байгаа. Тэгэл төгрөгийн зардал ер нь гарсан бэ. Энэ нийтдээ хичнээн хүн явсан. Төсөө мөнгнөөс манай байгууллагын л явсан. Манай байгууллага яг миний ажлын хүрээнд байдаг энэ хүмүүс. Тэгээ энэс болоод нэг ойлголтын зүрийн хувьд бол миний хувьд бол хариуцлага хүлээгээд явна гэсэн ийм бодолтой байна. Зүгээр манай залуучуудын хувьд бол бас чи өөрөө бас хувийнхээ амьдрал ч гэсэн маш их нөлөөтэй шүү дээ. Тэгээд ямар ажиллаар явсан бэ дараа? за яг тий нийт байгууллагын хувьд бол ерөнхий газраас ч гэдэг ямар нэгэн зардал мардал байдгүй. Зүгээр байгууллагын хувьд бол дарганаар нь бол сая дубаараа бол яг туршлага судлах гэдэг байдлаар бол яг төсвийн орлогын талаар бол зөндөл юмнууд бид нар үзэж харлаа л да. Тэр уус чинь 20 жилийн дотор амар хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр бас тэр утгаар нь бол харахад бол туршлага судлахад бол явсан. За тэгээд тодруулгын хувьд бол юу ч яах нэг ямар ч мэдээлгүй байгаа учраас ерөнхий газраас мэдээлэл дараа нь тодруулгуудаа хийчээ тэгээд нэгтгэс бас хариулъя. Яг л би зөндөө олон юм болсон учраас маш олон юмнууд болсон учраас бол юу нь сайн мэдэхгүй байна. Нэг зүйлийг тодорхой хэлж нийслэлийн төсвөөс та бүгдийн зардал гарсан гэсэн үг юм. Яг хаанаас гарсан? Нийслэлийн төсвөөс би тэгж яриаггүй шүү дээ. Тий. За тэгээд тодруулгын дараа өгье. Төхөө. Та усын сүс аваагүй, байгууллагаас аваагүй, өөртөөсөө гаргаагүй хаанаас авсан бэ? За. Яг зүгээр ер нь бол юу шүү дээ. Бид нар чинь өөрөө татвар хураалтын зардал гэж байх хэрэгтэй. Зүгээр яг тэр утгаараа бол улсын төсвч юм айл нэг байдлаар аваа. Зүгээр нийслэлээс бол зүгээр хүсэл тавьж дэмжлэг бол яг энэ аялыг бол зохион байгуулалт нийслэлээс оролцсон л гэж хэлсэн. За баярлалаа. Би тэгээд нэгдгээс хариу өгье. Тэгээд зөндөл юмнууд яатсан байна. Хоорондоо ярилцсан уу бас те? Мэдээж хамт явж байгаа юм. Гэхдээ ярилцсан тэгээд залуу хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд бид нар нөгөө ямар ч мэдээлгүй байгаа сошиалаас ингээд баахан мэдээлэлүүд авчаад тэгээд ямар ч сан тодруулагчид ерөнхий газараа бид нар удирдлагатай хүмүүс тэндээс бас юуг нь асуучаад тэгээд нэгтгэс юмнууд бараг шийдэх байхаа тий. Хариуцлагатай албан тушаалтан дараагаас зөвшөөрлөхгүйгээр ингээд явчих болд юм уу юу яа гэм бол ерөнхий газрын дарга бол ер нь бол хандсан. Ингээд хандсан өөрийнхөө ажилтнууд бол би өөрөө шууд өгөх хэрэгтэй. Тэгээд энэ утгаараа явсаа. Тэгээд тэрнийхээ хувьд бол би хариуцлага ёссон өвч гэсэн хүлээх бэлэн байгаа. Тэрийг яг юун дээр уулзчих хэмнэлтийн хуульд ямар нэгэн байдлаар бид зөрчилсөн төрөөс томилт мөмөлт авсан тийм ерөөсөй байхгүй. За би нэгтгэхэд дараа баярлалаа явсан гэсэн үг юм уу те? Дараа юу гэсэн юм бэ? Тэрээс ямар ч тодорхойгүй үлдчихлээ л дараа. Яг хэдэн хүн явсан, яг хэдэн төгрөгийн зардал гарсныг л та нэг хэлээд өгч. Тэр зардал марлын бол мэдэхгүй. Зардлыг бол мэдэхгүй байна. Төлөвчдийн мөнгөөр тэгээ явшаад ирж гин гэж байна. Гүнгүй тийм байх шүү дээ. Бас гаргаагүй биш үү? Хувьсаа өгнөсөө тэгэл бид нар чи өөрсдөө юу гэж авж байгаа шүү дээ. Урамшуул гэж жилийн өгнөсөө бүх хүмүүс л авдаг үст дээ. Тэгээ сангийн сэтэл дээр урамшуул олгоогүй гэж хэлсэн шүү дээ. Тэндээс бид нар аваагүй чинь тийм л хэлсэн шүү дээ. Урамшуул авсан. Түрүүн бэцэгч тэр өөрчлөлт одоо ямар нэгэн урамшуулал ямар нэгэн шагнал аваагүй байх тэгээд
Дарга нар нь явцсан байна гэж хамгийн сайд нөөрэ гайхаад байгаа байхгүй юу? Хүн дээр явах байхгүй та. Үгүй тэрийн устдаа би яг тодруулж хариулъя тэхүү. Яг нэг нэгсэн зохион байгуулалт юм уу тэрийг мэдэхгүй учраас Түүний бүрэлдэхүүнтэй явсан. юу ч яг манай дүүргийн дарганууд явсан дартамт. Бүх дүүргийн дарга нар уу? Тий. Төрийн сангийн албан агчид явсан гэсэн бас мэдээлэл байсан. Би ч өөрөө хүмүүсийг мэдэн шүү дээ. Төрийн сангийн Дарга санхүүжүүлсэн гэсэн энэ үнэн үү? мэдхгүй. За одоо нэгд өдөр би хариулъя гэсэн шүү дээ. Одоо тэр би мэдэхгүй байгаа даа. Нэгд өдөр яг би юмнуудыг авч хэлэхгүй бол хүмүүсийн өмнөөс би тэгж хариулах юм шүү. Албан тушаалт биш шүү дээ. Зохион байгуулсан юм байна шүү дээ. Зохион байгуулсан удирдах гэсэн юм юм чинь. Авч явсан гэж аа. Яг би тэрнийхээ хүрээнд бол өмнөөсөө албаа гэж энэ хідэн дарганы залуу дарганы өмнөөс бас амьдралын охромоогүй шүү дээ. Тэгээ тийм учраас би бол өөрөө хариуцлага хүлээж явнаа гэдэг л. Туршлага судалсан биш үү? Тайлангаа тоох уу? Тайлж болох уу? Тий. За баярлалаа.